Хүн бүхэн өөрийн гэсэн замтай бас үлдээсэн мөртөө байдаг юм байна гэж би одоо сүүлийн үед одоо энэ баг дээрээ явж авах хугацаанд бүр маш их бодогдож байна. Үнэн дээр бол ээж аавынхаа явсан зам мөрөөр охин нь ингэж алхаж явна. Ээж маань 1996 оноос 2000 оны хооронд Дархуул аймгийн 3 дугаар багийн ардчилсан эмэгтэй хамгийн анхны багийн засаг дарга болж сонгогдсон юм түүхтэй энэ цаг хугацаанд Дархуул аймгийнхаа 3 дугаар багт иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж явах энэ явцдаа ээжийнхаа аавынхаа тухай ингээд сонсож явах үнэхээр бахархам. Өнөөдөр хүн үлдээсэн мөрөн цагаан байх тусмаа ямар сайхан үр хөвгтөд нь үлддэг юм бэ гэдгийг би бүр ингээд зүрх сэтгэлээрээ ойлгож явж байна. Хүн бүрийн амьдралд өөрийн бага насны дурсамжууд маш том байр суурийг эзэлж идэг. Миний бага нас Шин дархны 12 дугаар байранд тосгоны цэнгэлтгийн 1-р багт миний хүүхэд нас өнгөрсөн байдаг юм аа. Ингээд би Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургуулийг 1980 онд элсэж ороод 1990 онд банзрагч багштай 10-ын Б ангийг төгссөн. 90 онд 10 дугаар анги төгсөх тэр жилүүдэд ардчлалын салхийд одоо салхилж явах энэ цаг үед аав ээж хоёр маань амьдралд намайг хөтөлж оруулсан шиг ардчилсан намч гэсэн бас хөтөлж оруулсан байт юм байлээ. 90-ад оны үед аав ээж хоёр маань залуучууд театрын өмнө олсон тэр нэг их цуглаан болж явах үед 10 төгрөгөө хандивлаад 10 тоороо хандивлж явж исэн юм түүхтэй миний ээж аваар ардчилсан үзэл санааг тэр эрхчлөөг бол өмнөө тавьж бол маш их ихтгэл үнэмшилтэйгээр ингээд дэмжиж явж ирсэн. Цаашлаад ингээд арслан намын үйл ажиллагаанд бол өөрсдийн одоо чих хүслээр чин зүтгэлээр ирж оролцож явсан түүхтэй байдаг юм аа. Аав ээж хоёр маань намайг амьдрал хөтөлсөн шиг ардчилсан нам гэж энэ их айл бас хөтлөн оруулсан байдаг юм аа. Ээж минь аавын минь найзууд байна, үе тэнгийнхэн нь байна. Яг үнэндээ миний ээж ардчилсан ардын нам гэж ялгалгүй хүнийг хүнтэй харьцаж ирсний жишээ маш их олон хүмүүс ирж ийн те. Тухайд чиний ээж ийм олон ялах нойтой хүүхэдтэй ингэж хэцүү амьдралдаа явж явах үед ардын нам ардсан нам гэхгүй чиний ээж ингэж хүн ялгалгүй хайцчихсан. Одоо л би их чинь тэр тусыг хариулъя гэж ингэж бүр хит хитэн хүн ирж байгаа. Би бүр үнэхээр баярлж байгаа шүү дээ те. Ээжээсээ ааваасаа үгүй гэвэл ганцаасаа гэдэг тэр ээж ааваасаа би харж үлгэрлэж сурчээ. Өгөөмөр тэр сайхан сэтгэл надад бас өвлөгдөж иржээ. Ийм болохоор би энэ чиглэлээрээ яг ээжийнхаа тэр хэлжсэн үгүй гэвэл ганцаасаа гэдгийг шүү гэдэг дүрмээр би ингэж явж ирсэн. Миний том охин бол одоо 32-3 та охин байгаа. 5-6 настай байхад ингээ ээж та хоёр ингээд Улаанбаатар хотын асрамжийн газруудаар та хоёр бэлэг тараагаа явдаг байсан шүү дээ гэж авих одоо ингэж дурсдаг. 2011 он баха миний хүүчин 1-р анги 11-12 онд юм байна. Иргэн бүрт хувцаа ингэж эзэмшүүлье гэдэг нэг юм уриалга ингээ явагдаж байгаа. Энэ цаг үе дээр би ингээд тухайн үед хүүгийнхаа ангийн хүүхдүүд за 6 сарын 1-нд за бэлэг гэдэг заавал чихэр жимс баймааргүй юм те. Өнөөдөр чихэр жимс чи өнөөдөр миний үр хүүхдүүд болоод бидний эсийг бол хоолож чадахгүй юм байна гэж ойлгоод хүүхдүүдэд би бэлэг өгмөрөө. Гэхдээ 1072 хувьцааны нөгөө дансыг нээж өгье гэд 5000 төгрөгийн дансыг 19 дэх сургуулийн Батамир багштай 1-ийн А билүү 2 дугаар ангид багтны юм байна. Тэгж нээлгэж ингэж бэлэг барьжсэн. За тэгээд тухайн үед бол бас хүмүүс их сонин одоо нэг өөрсдийнхөө харах өнцг нь өөр байд юм байлээ. Ингээд өөр өнцгөөс олж харж исэн, үгүйсгэж исэн хүмүүс ч байсан. Маш их сэтгэл дүүрэн хүлээж авч миний бэлгийг ингэж сэтгэл хангалуун хүлээж авсан чи эцэг эхчүүд байдаг. Тухайн үед яг хүүхдүүд бол арай ойлгохгүй байсан л да. Чихэр биш л юм болохоор нэг тэрнийг бэлэг гэж мэдрэхгүй өнгөрч исэн л да. За тэгээд ингээд энэ жишээгээр ингээд явсаар итэл ер нь би 2014 онд дэлхийн мууза сан гэж нэгсэндээ одоо хамгийн сайхан бүхнийг бусдад түгээх тэр л хүсэл зоригоороо би энэ нэрийг өгөөд дэлхийн мууза сан гэж энэ байгууллагыг байгуулсан байдгийн 2014, 2015, 2016, 2017, 18 онуудад олон нийтийг хамарсан ийм үйл ажиллагаа уриалга аянуудыг маш их бас хэрэгжүүлсэн байдгийн үндсэн юм бол үр жимсэн ч юм аа гэж бас л би ээжээсээ, эмээгээсээ, өвөөгөөсөө
би хөвгдөөсөө сонсож өссөн яалтчгүй энэ миний дотор байдаг өгөх гэдэг тэр сэтгэл надад өнөөдрийг болтол ингээд энэ сэтгэлд нь байж идэг юм аа. Өгийг ивэл ганцаасаа гэдэгчлэн бид өнөөдөр заавал юм бэлэн мөнгөтэй байж өгдөг юм биш, хийдэг юм биш. Энэ ирээдүйдээ зориулах хөрөнгө оруулалт зөвхөн чин сэтгэлээсээ эхлэлтэй байдаг юм аа. Дэлхийн Мозо сангийн одоо сүүлийн үед хийгдэж байгаа ажлууд болохоор бяцхан хүүхдүүдээ хөгжүүлэх зорилготойгоор оюуны хөрөнгө оруулалт болгоод чимээгүй номын санги ажиллууллаа. Дээрээс нь Дархавал аймгийн оюун ухааны активтай хамтраад спорт өрөлтийн тоглоомыг одоо сургалтыг бас авч ажиллууллаа. За дээрээс нь хэл яриа гажиг заслалын багш профессорн гэж багш эмэгтэйтэй хамтраад энэ өгүүлэхүүн эрхтний гажиг заслалыг одоо оншилгоо бас сургалтыг явууллаа. Дэлхийн Мозо сан өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон нийтийг хамарсан хамтдаа бэлгэлийн хайраар үлгийдий зорилготойгоор хоримтлалтай болцгоё хүүхдүүдээ. За хөгжлийн бодлогыг хүүхдэд чиглүүлээ зэрэг одоо бид хүнээл хөгжүүлээ, хүүхдээ хөгжүүлээ. Ирээдүйн болсон үр хүүхдүүд минь дэлхийг засаглана гэдэгт би маш их итгэлтэй байна. Одоо бодлого гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо бол маш чухал байна. За айл гэрээр үдсэн ч гэсэн арга билэг хоёр эм тэнцүү байдаг шиг тий айлын эрэгтэй эмэгтэй хүмүүс эм тэнцүү байж айл гэр бүрэн бүтэн явдаг шиг энэ бодлого боловсруулах төвшөнд бол эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал байна. Инхээр эмэгтэйчүүд маань ээжүүд минь та нар минь хоошоо суух бишээ. Бүгд энэ хамтдаа энэ бодлогыг хамт боловсруулцгаая. Хамт тодорхойлцгаая. Төр Бата Богтой Болор цэцэг миний хувьд Дархавал аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хорд 3 дугаар тойргоос нэр дэвшиж байна. Та бүхэн минь Төр Батын Болор цэцэг намайг дэмжээрэй. Хамтдаа дараагийн дарахныг бүтээцгээе. Зоригтой шийдэцгээе.